Процесс гэд хэлэхээр хамгийн түрүүнд юу бодогдож байна? Хэдүүлээ хамт бодъё те. Процесс гэж юу вэ? Энэ бидний өдөр тутамд хийж буй үйлдэл эргэн тойронд болж буй үйл явц. Тэрч байдгаа нар мандаж улиралсэлдэж байгаа нь хүртэл процесс юм аа. Тэгэхээр процессыг хэрхэн тайлбарладаг вэ гэхээр альва үр дүнд хүрэхийн тулд хийж байгаа дистарал бүхий алхмуудыг процесс гинэ. Процессын төгөлдршил гэдэг нь үр дүнтэй болон үр ашигтай байдлыг хамгийн максимум түвшинд байлгаж байгууллагын үн цэнийг тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд процессоо сайжруулахыг хэлээд байгаа юм. За энгийнээр тайлбарлах жишээ авцгаая. Бүгдээрээ өглөө ажилдаа ирэхдээ алхаж ирдэг гэж бодъё. Энэ нэг төрлийн процесс шүү дээ, тий? За алхаснараа эрүүл мэндэд тустай, бензин, таксинд мөнгө өрөхгүй эдийн ч гэсэн хэмнэлтэй. Магадгүй төгжрлээс ч юм уу гадны нөлөөнөөс болоод ажилласаа хоцорно гэсэн ойлголт байхгүй зэрэг ийм олон давуу талуудтай байхад энэ алхах гэдэг процессыг өөрчлөх шаардлага байна уу? Гэтэл нэг өглөө гараад ирсэн гадаа маш их хэмжээний аадар бор орж ивэл яах вэ? Та алах уу? Эсвэл гадаа өвлийн хүйдэнд хасаг 36 хэм хүйтэн байсан ч гэсэн та өдөр бүр алах уу? Мэдээж үгүй. Ийм учраас бид тухайн нөхцөл байдлаасаа хамаарч илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахын тулд процессоо өөрчилдөг, сайжруулдаг. Магадгүй бид ажилдаасаа хоцроод эсвэл ажилдаа ирэх гэж хэтэрхий их цаг зарцуулаад байвал бид процессоо сайжруулах хэрэгтэй байна. Процессын төгөлдршил гэдэг энэ зүйл хувийн ажлын процесс төр хэрэгтэй нэ гэдгийг амархан мэдэж болдог. Харин байгууллагын хувьд байгууллагын процесс нь болоод байна уу? Процессоо сайжруулах шаардлагатай юу? Процессын төгөлдршил гэдэг зүйлийг хэрэгжүүлэх шаардлагатай юу гэдгийг хэрхэн мэдэх вэ гэхээр олон улсад CMMI буюу байгууллагын процессын чадварын түвшинг хэмждэг үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлтээр хамгийн доод түвшин буюу тэг түвшин бүрэн бус түвшиндээ байгаа байгууллагын процесс ямар байдаг вэ? Тодорхойгүй, хин хаана юу хийгээд байгааг нь мэдэгддэггүй, ажил нь дууссан эсвэл дуусаагүй ч бас мэдэгддэггүй ийм түвшин байдаг. Харин дараагийн түвшин 1 буюу суур түвшиндээ байгаа байгууллагууд ямар байдаг вэ? Ямар ч хэсэг ажил нь дуусч чаддаг. Гэхдээ анх төлөвлөсөн цагаасаа маш их хойшилж хэтэрхий их цаг зарцуулж эсвэл анх төсвөлсөн төсвөө давуулж хэтэрхий их зардал гаргаж ажлуудаа зогсгодог ийм түвшин байдаг. Байгууллагын процессын түвшин шат шатаар ахсаар удирдах болох үз тодорхой хэмжигдэхүйц болж улмаар хамгийн дээд түвшин буюу оновчтой түвшинд очдог. Оновчтой түвшинд байгаа байгууллагууд нь процессын тасралтгүй сайжруулалт гэдэг энэ зүйлийг байгууллагаа соёл суулгачихсан. Процессыг оновчтой болгох, процессын төгөлдрөлтийг хэрэгжүүлэхэд байнгын анхаарлаа хандуулж идэг ийм түвшин байдаг юм аа. Тэгэхээр та бүхэн бодоод үзээрэй. Таны ажиллаж байгаа байгууллагын процесс эсвэл таны удирдах байгаа процесс яг энэ тэг түвшингөөс эхлээд түвшин 5 хүртэл яг аль түвшинд нь явж байна? Магадгүй тэг түвшин нэг түвшинд явж байгаа бол танд яг одооноос эхлээд процессын төгөлдрөлтийг хэрэгжүүлж процессын түвшингөө ахиулах хэрэгтэй шаардлага зайлшгүй байна. Тэгэхээр хэрхэн хэрэгжүүлэх юм бэ? Олон улсад процессын төгөлдрөлтийг хэрэгжүүлэх tools буюу нэлээд хэд хэдэн арга замууд байдаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 6 төлөвийг би та бүхэнд танилцуулъя. За эхний төлөв нь PDCA. Энэ процессын хамгийн анх бий болсон суур төлөв бөгөөд процессыг сайжруулахдаа ихэд маш сайн төлөвлөгөө гаргаад түүнийгээ хэрэгжүүлээд үр дүнгийн хянж үзээд мөн дахин сайжруулах гэсэн энэ 4 үе шатыг цикл маягаар байнгын давтах замаар процессыг сайжруулдаг. PDCA-ийн бусад төлөвийнхаа үндэс суурь нь болдог. За дараагийн төлөв нь Kaizen. Японоор тасралтгүй сайжруулах, тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх гэсэн утгатай. Гол зорилго нь хүн төвтэй буюу ажилчдын оролцоо, багаар ажиллахыг дэмжиж тасралтгүй суралцах замаар байгууллагын соёлд процессыг сайжруулахыг төлөвшүүлж өгч байна. Kaizen төлөвийг хэрэгжүүлдэг бидний хамгийн сайн мэддэг компани бол Toyota компани юм аа. За дараагийн төлөв нь 5S. Мөн Японоос гаралтай. Төлхөө үйлдвэрлэлийн процесс руу чиглэдэг. Гол зорилго нь аюулгүй байдал, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөв зохион байгуулалттай цэгцтэй ажлын орчин бүрдүүлэх түүн рүү чиглэсэн процессыг бий болгоход оршдог. 1 секундэд 25 ширхэг хос гутал үйлдвэр дэлхийн алдарт Nike брэнд энэ асар том үйлдвэрлэлийн системдээ 5S төлөвийг ашигладаг. За дараагийн төлөв нь Spock. Spock төлөв нь процессын эхлэл болон төгсгөл цэгийг тодорхойлоод нийлүүлэгч нь хэн байх юм, хэрэглэгч нь хэн байх юм. Мөн нэг болон хэд хэдэн процессын орц гарцыг нэгтгэн харуулж зорилго үр дүнг нь нарийн шинжилдэг төлөв байдаг. Тэгэхээр Spock төлөвийг хамгийн ихэнд ярьсан процессын түвшингөөс түвшин 3 болон түүнээс дээш байгаа байгууллагууд ашиглахад тохиромжтой гэж үздэг. Дараагийн төлөв нь Lean. Lean төлөв нь хамгийн бага нөөцөөр хэрэглэгчдэд өгч байгаа үн цэнийг хамгийн их байлгахын тулд процессын зураглал гаргаад яг аль үе шатуудад нэг их хэрэгцээгүй, шаардлагагүй процесс нь түүнийг халаад байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ үр ашигтай байлгахад Lean төлөвийн гол үндсэн зорилго нь оршдог. За дараагийн төлөв нь Six Sigma. Энэ процессын
бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний алдаа дутагдлыг бууруулахын тулд үндсэн шалтгааныг олж тогтоогоод түүнийг сайжруулахдаа статистик дүн шилгээ өгөгдөл суурилсан аргыг ашигладаг. Six Sigma нь өөрөө дотроо хоёр аргачлалтай. Одоо байгаа процессыг сайжруулах буюу DMAIC болон цоошин процесс нэвтрүүлэх, цоошин бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд ашиглах DMA, DV гэсэн хоёр аргачлалтай байдаг. Банк санхүүгийн сектор дундаа Six Sigma-г хэрэгжүүлсэн хамгийн амжилттай тод жишээ бол Bank of America байдаг. Энэ Америкийн 4 топ банкын нэг. Six Sigma-г хэрэгжүүлж эхэлснээс хойш 3 жилийн дотор хэрэглэгчийн санал гомдол хүсэлтэд хариу хугацаанд 3 өдөр байсныг 10 минут болгож маш хурдан хугацаанд шийдвэрлэж чаддаг болсон. Ингэснээрээ тэд хэрэглэж байгаа сэтгэл ханамжийг 25%-аар нэмэгдүүлж чадсан юм а. За би та бүхэнд процессын төгөлдрчлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэлээд хэд хэдэн түүлс байдагс хамгийн түгээмэл бөгөөд хамгийн оновчтой хэрэглэгдэх 6 төлөвийг танилцууллаа. За Apple брэнд нь анх 2007 онд iPhone 1 загварын утсаа танилцуулж ирсэн. Тухайн үедээ гар утасны хэлбэр, хэмжээ, точтой дэлгэц, интеграц, интерфейс зэрэгээрээ цоошин үн цэнийг санал болгож бүүм хийж гарч чадсан. Гэхдээ Apple брэнд процессын хувьд ямар ч сайжруулалт хийгээгүй. Магадгүй анхны хувьраараа байсан бол та өнөөдөр бодолтож авах уу, ашиглах уу? Мэдээж үгүй. Apple брэнд нь процессыг тасралтгүй сайжруулж, Lean Six Sigma, Kaizen аргуудыг хэрэгжүүлж процессын төгөлдрчлийг хэрэгжүүлж чадсанараа тэд 2023 оны байдлаар дэлхийд даяар 225 ширхэг iPhone борлуулж чадсан. Энэ анх гарч ирсэн үеийн борлуулалтаа бодвол 162 дахин их борлуулалт хийж чадсан гэсэн. Өнөөдөр дэлхийд дээр 8.1 тэрбум хүн амьдарч байгаа. 87% нь гар утас ашигладаг. Харин тэр гар утас ашиглаж байгаа хүмүүсийн 1.5 тэрбум буюу 5% тутмын нэг нь iPhone барьдаг. Ингэснээр Apple брэнд нь дэлхийн гар утасны зах зээлийн хамгийн том хувийг буюу дангаараа 29%-ийг эзэлж чаджээ. Сайжруулах шаардлагатай байгаа процессыг сайн ажиглаж түүнийг хэрэгжүүлж чадсан. Тэд минимал байлгадаг буюу Apple брэнд нь iPhone гар утасныхаа түүхийн эд ангиудыг хамгийн хямд байх утсаар Чил, Перу зэрэг улсуудаас татаж аваад угсралтын ажлыг хятадд гүйцэтгэдэг. Энэ нь бүтээгдэхүүнийхээ чанарыг алдагдуулахгүйгээр хамгийн бага зарлаар хамгийн хямд нөөцөөр бүтээгдэхүүнээ бий болох процессыг бий болгож чадсан гэсэн үг юм. Тэд ажайл байдаг. Ажайл байж хувьсан өөрчлөгдөж чадсанаар анх iPhone 1 загварын утас гарч ирсэн бол өнөөдөр iPhone 15 загварын утас хэрэглэгчдэд хүрсэн байна. Процессын төгөлдрчлийн онолыг үндэслэгчийн нэг Том Питерсийн хэлснээр шилдэг байгууллагад процессын төгөлдршөлд хүрнэ гэдэгт итгэдэггүй юм а. Харин тэд ажайл байж байнгын тасралтгүй сайжруулалтанд итгэдэг гэж хэлсэн. Apple брэнд нь хэрэглэгч төвтэй байдаг. Шинэлэг бүтээгдэхүүнийг байнгын гаргаж түүнийг процессыг шингээсээр ирсэн. Мөн тэд процессыг тасралтгүй сайжруулах, процессын төгөлдрчлийг хэрэгжүүлэх гэдэг энэ зүйлийг байгууллагын соёлдоо суулгаж соёлоо бүтээж чадсан юм а. Ингэснээрээ тэд дэлхийн хэм хэмжээний брэнд болжээ. Компани гэдэг эцсийн дүндээ маш олон процесс болон шилдэг ажлуудын нийлбэр юм а. Эдгээр олон процессуудыг Kaizen, Lean Six Sigma зэрэг төлөвлөдөр тасралтгүй сайжруулж, процессын түвшингөө шат шатаар ахиулснаар процессын төгөлдршөл гэдэг энэ зүйлийг хэрэгжүүлдэг байх нь. Бид яг одоо маш хурцтай хувьсан өөрчлөгдөж байгаа дижитал 90 үед амьдарч байгаа. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрсдийн процессын хамгийн шилдэг хөлбөрийг бий болгож чадахгүй юм бол энэ ширүүн өрсөлдөөн зах зээлээс шагдан гарах нэ, магадгүй амьд үлдэж чадахгүй нэ. Харин процессын төгөлдршөл бол бидний тэмцэх арга, бидний амьд үлдэх арга юм. Мөн таныг ч гэсэн процессын төгөлдрчлийг хэрэгжүүлж хамт олондоо цахиур агалагч нь байж чадна гэдэгт би итгэж байна.